1950 такси дуудлагын төвөнд хэрэглэгчид зориулсан такси аппликейшнийг үйлчилгээндээ нэвтрүүлээд байна. Энэхүү хэрэглэгчийн такси аппликейшны давуу тал нь хэрэглэгч жолооч хоёрыг холбосон, мөн хэрэглэгч нь одоо такси төлбөрөө утаснаас харах, мөн GPS-ээр жолоочийг хянах гэсэн маш олон давуу талуудтай юм. 1950 аппликейшны хувьд бол ер нь такси дуудлагын аппликейшн өөрөөр хэлэх юм бол одоо shared economy гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Одоо нөөцийг илүү хоорондоо ингээ хуваалцаад оновчтой хуваалцах тийм оновчтой хуваалцах боломжийг бүрдүүлж байгаа ийм аппликейшн байна. Тэгээ хүн болгон мэднэ тийм ээ 1950 гэдэг таксины аппликейшн такси бол нөгөө утасны таксины дуудлага байсан. Тусгай дугаараар дууддаг. Тэгээ энэ дуудлагын үйлчилгээ маань одоо орчин үед тэгээ хөл нийлүүлээд энэ гар утсан дээр шилжчихсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол маш амжилттай ашиглаад эхэлсэн байгаа. За тэгээд энэ маань өөрөө цаашлаад явах юм бол хувийн хвшилийнх юм. За эргээд байгууллагууд бүгдээрээ ашиглаад за цаашлаад төрийн байгууллагч гэсэн ингээд ашиглаад явах боломжтой ийм систем болсон.